За сайн байцгаана уу. Nomadic Worker-ийн шинэ дугаар тавтай морил. Өнөөдөр би Монголын топ эмнэлгүүдийн нэг болох интермедид ажиллах болно. Надтай хамт байгаарай. Хэрвээ та карьераа эхлүүлэх эсвэл өсгөх гэж байгаа бол интермед эмнэлэг хамгийн тохиромжтой газруудын нэг шүү. Яагаад гэдгийг та бичлэгийн турш хамт байгаад мэдээд аваарай. Вау. За бид нар яг 9 давхар офис дээр нь орж ирсэн байна. Та бүхэн харж байгаа те офис гэдэг чинь. За ингээд ормолоод ер нь бол аюу гоё орчинтай байна. Энэ гэрэлтүүлэг гоё бүүдгэр те. Ямар гоё тайван юм бэ. Би ерөөсөө ирсэн гэдэг хэлээгүй юм шүү дээ. Тэгээ ингээд тэр хүн намайг яаж ирснийг мэдсэн байх уу? Ерөөсөө хэлээгүй зөө. Тэгсээр нэ би ингээд баахан хүлээсэн байх. Энэ бол мөнхтөл. Тэрээр интермед эмнэлэгт хүний нөөцийн ажилтнаар ажилладаг. Өнөөдөр миний ажлын баадын болж миний мэдэх ёстой бүх зүйлийг надад зааж өгөхөөс гадна намайг ганцаардуулахгүй байх үүрэгтэй. Харин энэ бол өнөөдөр юу ихэж мэдэхгүй байгаа, ирснээ ч хэлж амжаагүй байгаа, ер хэлхээж мартсан баяраа. За сайн байна уу? За сайн байна уу? За баяр жаргал. Бүх төлхөний нөөц ажилтаа. За юуны өнөөдөр интермед эмнэлэг дээр ирсэнтэй маш их баяртай байна. За өнөөдөр та бүхний одоо хамт олонны нэг хэсэг болоод ажиллаж байгаа. Бүр амар догтлж байна. За окей. Өнөөдөр хэдүүлээ ажил маш их байгаа. Шууд юм бид офс хийж. За манай офисын хэсэг захирааны хэсэг. Яг ингээд хүний нөөцийн алба маань мэдээлэл технологийн алба буюу IT-ийн маань сууж байна. За ингээд санхүүгийн маань ингээд гурван хаалт ингээд ерөнхийдөө манай энэ офис дээр ерөөсөл гурван хаалгатай өрөө байгаа гэсэн. Тэгэхээр ялчгүй хүний нөөцийн алба маань бичиг цаастаа нэлээд суудаг. За мэдээлэл технологийн хүмүүс маань те компьютертэй нэлээд мод суудаг болохоор тусгаарлагдсан орчинд байх хэрэгтэй. За санхүүгийнх маань бас төлбөр тооцоо гаргадаг те. Тийм учраас ерөнхийдөө. За ингээд ерөнхийдөө офис маань open space байгаа. За ерөнхийдөө эмчнэртэйгээ бид нэр ингээд хамт суудаг гэсэн. Эмчнэр үү? Тийм. Манай энэ чинь ингээд ерөнхийдөө эмчнэр байгаа. Одоо ингээд тасгууд руугаа эмчилгээнд ингээд гарцсан болохоор ерөнхийдөө ийм бага үг нь мэддэхгүй гэх юм уу тий. Тэгэхээр тасгууд дээр ажилтаа байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр ерөнхийдөө яг оройн цагаар ч юм уу гэж эмчнэр маань суугаад хүмүүс явж бүх юм хараа суудаг гэсэн үг. Энэ ярьж байгаагаар бол айгүй тийм сэлүүхэн гэдэг дундаа ямар нэг хан маань байхгүй. Энэ бол ингээд байгууллагын харилцаа айгүй тийм хурдцтай. Жохон өвдөхөд бас тийм хэмжээс аваад за давуу гээл яасан штэ тий. Гоё жишээ гэвэл ер нь бол хамгийн түрүүнд ингээд тэр нөө офисын ажилчдын групп байгаа. За хөвдлөө хавдлаа гэх юм уу тийм тохиолдол байгаа. Тэгээд ер нь манай удирдлагууд шууд л одоо тий ER одоо яралтай тусламж ороод үзүүлэх гэдэг. Тэгэл одоо жоохон гараа хэсэгсэн байхад ч гэсэн боолт хэлбэл эмчээр бид нар бол ер нь айгүй бөөцөлүүлж шүү. Бөөцөлүүлж, кэрлүүлдэг. Ер нь бол манай ингээ эмчнэр айгүй гоё тийм үгүй яав ийв гээл те. Тэгэл бүх яралтай тусламж бүгдийг авч чаддаг. За та нар харж байна уу? Энэ бол амар хөрөө, интермедийн амар хөрөө. Амар тухтай харагдаж байна. Энэ бол бүр загварын шийдэл, энэ интерьерийн шийдэл болтой гэж байна. Энэ бол айгүй гоё тийм сэрүүхэн дээр агаарч болтой те. Тэгээ ингээд бүдэг гэрэлтэй ингээд дуу тусгаарлагч хамтаа таалагдлаа. Интермедийн амралтын өрөө ийм биш үү? Хэрвээ та интермедид ажиллах юм бол ийм амралтын өрөө таныг хүлээж байгаа юм аа. Баярлалаа. Баяртай би өнөөдөр амарлаа. Ер нь бол хүмүүсийн санхүүгийн хэрэгцээ энэ тулгуурлаад эм банкны манай хөнгөлтөө зээлэнд хамрагддаг байгаа. Тэгэхээр бусад банкны цалингийн зээлнээс хамаагүй хөнгөлтөө дүн байдаг гэсэн үг. За тэгээд MCS Group-ийн бас дагалдах бенефитүүд орж ирдэг. Тэгэхээр бас дан ганц эмнэлгийн одоо бенефитээс гадна MCS Group-ийн бенефитүүд бас хамрагдаж явдаг гэсэн үг. За өсөж хөгжих боломж тий мэдээж Улаанбаатар болон орон нутгийн хооронд одоо шилжин ажиллах боломжтой гэсэн үг. Тэгэхээр интернет эмнэлэг маань
одоо дархан салбараа нээсэн, үнэгүй юм их салбараа нээсэн тийм. Тэгэхээр одоо гэр бүлээрээ шилжиж ажиллах боломжтой гэсэн үг тийм. За өнөөдөр ингээд ажилд орох гэж байгаа учраас хамгийн нэгдүгээр шүү дээ. Хаана очдөг вэ гэхээр эрүүл мэндийн шинжилгээнд ордог байгаа. Оо тийм үү. Тэгэхээр энэ нь бол эмнэлгийн ажилчид одоо хамгийн түрүүлж эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаад тэгээ ажлын байр дээр очдог. Би тэгвэл далиндаас өөрөө бие шилжүүлж байгаа юм шүү дээ. Тэгээ бас шинэ болон ажилчдаа зориулаад 50% хөнгөлөлт өгдөг гэсэн үг тийм. За мөн адил энийг санхүүгийн боломж өгөөл одоо цалин дээрээс суудгуул хэд бол хэд тоо болж байгаа дараа төлбөрт гэсэн үг тийм. Тэгээ хоёлоо одоо хувцас солиод тэгээ шинжилгээндээ ороход бэлэн болоод тэгээд одоо манай урьдчилан сэргийлэх үйлчлэгийн төв байгаа 7 давхарт. Тэгээд одоо хүслэгтээ ороод энэчээ бүртгэлээ үүсгээд тэгээд гэсэн үг. За шилгээнд орсон. За шинжилгээнд өгсөн тий. Өгцлөө. Тэгэхээр одоо ажлын хувцас өмсөд. За энэ ажил ирнэ тий. За Мөн тэмдэглэлийн нэвтрэх баг. за би чи юу хэлээ? За хоёлаа одоо сувлгаан болох руу явна да. Сувилагч юм уу? Тийм шүү дээ. Сувлагч юм. Өө за. За ингээд сувилагч болоод 10 секунд юм байна. За өнөөдөр ажилтан чиглүүлж сургах манай ахлах сувлагч урангоо байгаа. Тэгээ танилцаарай. Сайн байна уу? За сайн байна. За амжилт хүсье. За тэгэхээр одоо ч хоёлаа юу хэлээ? За одоо хоёул нөгөө нэг сүлжрийн хамгийн ихээдэг гар дүнэл буюу тусал тариа угсрахыг угсрах процессыг зааж өгч байгаа гэсэн үг. Тийм. Тэгээд өнөөдөр бүгдөө нөгөө нэг зүгээр туршилтаар тусал тариа угсрахыг заах гэж болохоор энэ зүгээр тарилгын нэрмэл бас ашиглаж байгаа шүү. За. Бас ийм яахгүй юм шүү дээ. Тийм тариа биш хоёул зүгээр нэрмэл бас ашиглаад сав баглаа яг адилхан байдаг болохоор энийг ашиглажлаа. За эхлээд маска зүгээд маска зүүх ёстой. Тэгээд гараа заавал халдваргүйжүүлнэ. Санитолоос. Цаашаа доо. За. За одоо хоёулаа ингэж ч тийм. Одоо байж байгаа. Болоогүй шүү. Шууд ингэхгүй. Одоо хоёулаа энэ цилиндр хэсгийг энэ шингэнээрээ талд нь ортол. Дүүрх юм. Чимэгч. За болсон дөө. Талд нь ортлоо. Болно одоо болно. За одоо тэгээд энээс эн чинь ингээд шингээ орчих чинь энээс доош хийгээд гаргах байхгүй. Ингэж яг гүйж нь харж байна. За одоо энэ ариун дэлгэж байхгүй. Энд дээр зүгөө тавьчих. За тэгээд одоо хүнээ бэлдэнэ. Үргэлжлүүлэгчтэй юу өөрийгөө танилцуулна, юу хийж байгааг танилцуулна. Яг энэ тариа танд ямар үйлчлэгээ үзүүлэх үү гэдгийг танилцуулаад хүнээ бэлэн байдалд байлгаад 50 байхыг зөвлөөд тэгээд тариагаа яагаад хэлнэ гэсэн үг. За тань дээр бид орчлох уу? Тарихгүйгээр. Тэг болно шүү дээ. За сувлагч баярч жаргалаа. За өнөөдөр тань тарих болохоор тарилгын нэрмэл ус гэдэг нэртэй. Тэгэхээр одоохондоо болж байгаа те. За энэ үйлчлэгээнийх нь хугацааг таарч байгаа тийм 26 онд дуусна 26 оны 5 сарын 5 гэдгсэн байна. Сувлагчийн гоё зүйл нь юу вэ? Сувлагчийн гоё зүйл бол нөгөө нэг одоо нөгөө эмчилгээ энэ төр хийхээс гадна хүнийг ойлгох, хүний одоо нөгөө зовлон юмыг өөр дээрээ тусгаж бодож үзэж хүнийг ойлгох, энэрийг хайрлах тэм сэтгэл ингээд угаасаа яг сувлагч болохоор бүр суу тийм байлээ. Тэр л их гоё. За одоо би хүний даралт зүрхний пульсыг хэмжиж үзэх гэж байна. За мэдээж би ч мэрэгжлийн бос хүн учраас мөн дээрээс нь хүний нэг өвчний нөөцийг хадгалгууднаас яг жинхэнэ хэвтэн эмчилж байгаа нэг болохгүй. Тийм учраас манай Оркигийн арын албаны хүн надад даралтаа үзүүлж байна. За тэгэхээр одоо би яах вэ? За эхлээд гараа халдваргүйжүүлнэ. Дахиад сайн халдваргүйжүүлчих. Яг сайн шигээ дахиад халдваргүйжүүлнэ. Дахиад үйлдэл болгоны өмнө. Тийм тэгээд хүн өөр хүмүүстэй харьцаж байгаа. Үйлдэл болгоны өмнө хойно. Тийм шүү дээ тий. Одоо харах хонор бол өмнөх хүний одоо юу дараагийн үнд зөв үйлдэл болсон шүү дээ. За
Тэгээд гараа хаалт руу үржүүлчихэд үйлчлүүлэгчтэй өөрийгөө танилцуулна, хийх гэж байгаа үйлдэлээ танилцуулна. Намайг баярлуулах юм аа. За өнөөдөр таны даралтуулан зүрхний пульсийг хэмжээ. Тийм одоо миний хийх гэж байгаа үйлдэл бэлэн байна уу та гэдэг. За одоо даралтаа үзүүлэхэд бэлэн үү? За. Үйлчлүүлэгчийнхаа одоо энэ артерийн судастай параллел байхаар байрлуулна гэсэн үг. Одоо энэ хараа даралтны проблем. Энд зураг байгаа. Хөдөлгөхгүй юм ярихгүй суухыг зөвлөнө. Яагаад гэвэл хөдлөөд юм ярьж байгаа бас даралт буруу хэмжээтэй байдаг. Таны даралт 123.82 тай. Дундаж даралтны нэр байна. Дундаж даралтны нэр тийм. Тэгэхээр даралт нь жоохон 8-1-аар буусан гэж. Шууд аншилна. Компьютер байсан ч гэсэн яг гоё ингээл туслын систем бэлтгээл хүний даралт пульс хэмжээл. За энэ мэдрэмж бол үнэхээр гоё. Тэгээ яг энэ мэрэгжил бүр өөрөө дурлаад хөсөл мөрөөдлөө олгоод одоо бүр ингээд сонгоод суралцаж орж ирээд яг энэгээр ажиллаж байгаа хүний мэдрэмжийг бол би бол бүр үгээр илэрхийлэхийн аргагүй гайхалтай мэдрэмж гэж бодож байна. Тэгээд надад бас хэсэгхэн хугацаанд ч гэсэн яг үнэтэй цагаа зарцуулсан танд маш их баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. 2014 оны 3 сараас интернет эмнэлэгт анх урьдчилан сэргийлэх хүслийн төв дээр сүүлэгчээр ажилд ороод тэгээд 14 оноос 18 он хүртэл тэндээ ажиллаж агаад 18 оноос яралтай тусламжийн тасагт шөнийн ээлжинд гардаг сүүлэгчээр ажиллаж агаад сая 2023 оноос эхлээд яралтай тусламжийн тасагт ахлах сүүлэгч болсон. Одоогийн байдлаар манай 250 гаруй цөвлөгч их баригчтай үүнээс 3 л эрэгтэй цөвлөгч их баригч байдаг. Тэгээд ер нь цаашдаа 100 цөвлөгчийн оронтой зарлалсан байгаа, ажлын байр зарлалсан байгаа. Тийм болохоор та бүхэн манай хамт олонд ороод бид нартай нэгдээд хамтран ажиллаарай гэж уриалж байна. Интернет эмнэлэг бол цөвлөгч нар ажиллахад бол хамгийн таатай эмнэлэг. Ажлын нөхцөл орчин тэгээ тухтай тэгээ дээрээс нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж авраад тоног төхөөрөмжийг ашигладаг бидний ажлыг бол маш сайн хөнгөлж өгдөг гэж хэлж болно. Мөн бас сувлагч нарын ажлыг хөнгөлөх зорилгоор цаашдаа технологийн дэвшлүүдийг нэвтрүүлж эхэлж байгаа. Анх төгсөж ирж байгаа шинэ сувлагч нар маань болохоор мэдлэг чадварын хувьд аягүй туршлагатай байж интернет эмнэлэгт ордог гэж буруу ойлголттой юм шиг санагддаг. Тэрний хувьд бол үгүй шүү. Шинээр анх төгсөөд ирэхэд нь бид нэр халуун дотор хүлээж аваад сургаад авдаг байгаа. Энэ маань одоо манай интернет эмнэлгийн бас нэг соёл юм аа. Өнөөдөр Монголын одоо анагаах ухааны салбарт тэргүүлэгч байгууллагууд нэг интернет эмнэлэг дээр ажиллаж үзлээ. За багадаа л эмнэлгийн салбарт ажиллаж үзье гэж мөрөөддөг байсан. Гэхдээ яг амьдралын шаардлагаар шал өөр мэргэжилтэй болохоос биш. Тэгээд энэ дотоо ноцсон боддог байсан. Тэгээд өнөөдөр Nomotic Worker-ийн ачаар би эмнэлэгт ажиллаж үзлээ. Сэтгэл бол маш өндөр байна. Гэхдээ эмнэлгийн салбар бол амархан биш гэдгийг бол мэдж байгаа. Гэхдээ үүнийг сөрүүлээд интернетийн хамт олон ажилчид руугаа яг яаж хэрхэн одоо ажил дээр тухтай байх уу, таатай ажиллах уу, ажилтнаа хэрхэн ээлтэй байх уу тэр болгоныг маш сайн бүрдүүлж чадсан газар нэг би өөрийн биеэр мэдэрлээ. Та бүхэн ч гэсэн харсан баг. Хэрвээ та бүхэн интернет компанид эмнэлэгт ажиллаж тэдгэрийн нэг гэр бүл болохыг хүсвэл яг одоо worker руу орж CV-гээ илгээгээрэй. Nomotic Worker байла. Хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа.